За сайн байцгаана уу манайхаа шимжлэлтэй тавтай морил. За өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэндээ маш гоё хань болох бичлэг хийхээр бодож байна. Тэрний үе гэхээр яг амьдралд ийм хэцүү шийдвэр гаргах гал те яг нэг юм том шийдвэрийн өмнө хүрээд ирэхэд яг нэг юм ярилцах нэг хүн хэрэгтэй болдсон шүү дээ. Тэ юу гэж бодож байна яах вэ гэдэг. Миний амьдрал ч гэсэн маш их тийм шийдвэрүүд гарч ирдэг. Тийм үеуд маш их тулгардаг. Тэр болгонд би яг юм өөрийнхөө боддог бодлыг ч юм уу нэг шийдвэр гаргахад нэг тусалдаг. Тэр аргуудаасаа та хэдтэй хуваалцаад гоё хань болсон бичлэгүүд ер нь хийж ий гэж бодож байгаа. Өмнө нас би бууж өгөх гээд байгаа бол бичлэг үзээрэй гэд хийжсэн тэрний том нэлийг оруулчих. Тэр бичлэгийг бас үзэж болно шүү. Амьдралдаа нэг юм хэцүү шийдвэр гаргах гээд байгаа тийм үеүүдэд комфорт зоноосоо гарах гээд байгаа үе гэж юу нь би айгу бодох туртай. Яг ингээл яана за энийг яах вэ? Ингэчлээ одоо яах вэ ч юм уу эсвэл амьдралын шинэ хуудсыг нээх гээл те. Эсвэл нэг өөрийгөө жоохон сорьсон юм хийх гээл ирэх үед 5 тухтай бүснээс яг тэр үед та гарч байгаа гэж өөрийгөө ойлгож болно. 5 тухтай бүсэндээ байгаа л эсэн бол ямар ч тийм айдас байхгүй, эргэлзээ, тэнглэлзээ байхгүй те бодох шаардлагагүй байхгүй. 5 тухтай бүс чинь бодох шаардлагагүй маш ойлгомжтой тий. Жохон ойлгомжгүй болоод ирэхээр та 5 тухтай бүснээсээ гарч ийна гэж бодоорой. Тэр утгаараа хэцүү шийдвэр гаргаж байгаа бол 5 тухтай бүснээсээ гаргаж байгаа нэгэн том дохио гэж хүлээж аваад айгүй гоё тийм эргээр бас харж байгаарай гэж хэлмээр байна. Ер нь хардаа ингээм амьдралын том шийдвэр тий гадагшаа явах ч юм уу, шинэ сургуульд орох ч юм уу маш олон шийдвэр гэж болно. Та амьдралын аль мөчөд байгаа шалтгаалаад том шийдвэр гарганаа, том шийдвэр гаргах хэрэг гарч ийна гэдэг чинь би бас нэгэн төрлийн айгүй гоё blessing гэж хардаг тий өрөөлтөө зүйл дахиад өмнөхтэйгөө холбоод хэлэхэд та ингээ 5 тухтай бүснээсээ гарж ийн том шийдвэр хийх танд юм сонголт ирж ийн гэдэг чинь маш гоё тийм өрөөлтөө зүйл шүү. Ямар нэгэн байдлаар таны амьдралд маш гоё том өөрчлөлт болгож байгаа учраас энийг бас 100% айгаад маш тийм сөрөг зүйл гэж харахгүйгээр эерэг гэж бас хүлээж авч байгаарай. Шат гэд ингээд бодох юм бол манай ээж надад энийг тайлбарлаж өгдөөс. Би ингээл ямар нэгэн хэцүү асуудал тулгараал ээжтэйгээ ингээд ярилцсангаа ээж. За чи яг юм шатаар ингээд явж байгаа бол энд ирчээд байна тий. Энд ирчээд ингээд дараагийн шат руугаа гарах гад юм том хан мөргөөд байна. Энэ үе чи айгу хэцүү энэ ханыг ингээд авирж хагаад гэтээ нэг авираад дуусчих юм бол дараагийн шатан дээр ингээ гарчхад айгүй гоё дардан зам чамаа хүлээж аваа гэж хэлдэгсэн байхгүй. Тэгэхээр та хэд маань ч гэсэн яг нэг юм том хэцүү шийдвэрүүд ингээ ирчээ. Тэг яг нэг хэсэг хугацаанд айгүй хэцүү юм байгаа бол энэ нь үр дүнгийн тийм зүйл бол биш. Хэсэг хугацааны зүйл байдаг. Хэсэг хугацаанд байх байхдаа та дараагийн шат руугаа гарах гад тухайн үед нэг жоохон хэцүү зүйлийг даван туулдаг юм шиг бол санагдсан. Яг энд ирчээд байгаа мэдрээд за хэсэгтээ жоохон хэцүү байна те яг энэ шатыг даван туулаад тэгтээ нэг даван туулчих юм бол надад маш гоё дардан зүйл дараагийн хуудас мань хүлээж байгаа гэдэгт бол итгэлтэй байгаарай. Хэдүүлээ ингээл том шийдвэр гаргах гал стресстэй айгаад anxiety гэдэг чтэй сандрал хөдлөөл ингээд байгаа үед гарах гэдэг шийдвэр ч юм уу тэрнтэйг холбоотой зүйлсийг маш сөрөг гэж юу жоохон хүлээж аваад өөрөөсөө түлхэх гээд шинэ ажилд орох байлалт те тэр ажлын байрнаасаа гоё зөвшөөрсөн бичиг авсан бол тэгсэн мөртлөө нэг юм айгаад идэх те яана би чадах болоо ч юм уу ажилдаа би ингээд тасах болоо ажиллаа хийж чадах болоо за ер нь болдог ч юм уу гэл энийг тиймэрдүү айдастай тулгарч байгаа бол шинэ ажилд орохоо ер нь жоохон бүтэхгүй буруу юм байна гэж бодох гаддаг. Айдас гэж хэдүүлээ бодоод ахаар бидний бие махбод тэр тухайн зүйлийг бидраас жоохон холдуулах гаддаг юм уу? Жоохон ингэж жигшүүлэх гээд сөргөөр харуулах гээд. Эсвэргээрээ айдас чинь бас догтлол байж болдог. Fear гэдэг чинь excitement гэдэг зүйл байж болдог. Айж байгаа болгон чинь жинхнээсээ яагаад байгаа биш магадгүй илүү догтлоод байгаа гэж болно. Ялангуяа нөгөөний тайзны урд ихтгэл тавих гал гарахын өмнө айгу сандраад те айгу юм айдастай байдаг. Тэгтээ яг үүндээ тэрийг ингээд догтлол гэд хүлээгээд авчих хэрэгтэй мөлий. Би догтлж штэ би одоо ийм гоё тайзны урд олон хүний ярьд ярих га би бүр догтлж гин гэд хүлээгээд авчих юм бол тэр сандралаас хамаагүй багасдаг. Ер нь ямарваа нэгэн шийдвэр гаргаж байгаа бол нэг юм нэмэх хасах гэдэг давуу тал сул тал гэж чагсаагаад биччихэд маш тодорхой болдог. Тэр хүн ингээл дотроо бодоолахаар нөгөө нэг бодлууд нь айгүй эмх цэгцүү орж ирээл нэг юм нь илүү давангаа бодогдвол нэг юм илүү дутуу бодооч юм уу. Эсвэл илүү гүнзгийрүүлж нэг зүйлийг бодвол нөгөө overthinking хийгээл дотроо ингээд аль нь сайн аль нь сул талууд нь юу вэ давуу талууд нь юу вэ гэдгээ дэнсэлж яг ингээд харж чаддгүй юм байлээ. Та хэд ингээд те том шийдвэрээ бичиж хагаад доор нь давуу болон сул талуудаа чагсаагаад бичгээр тодорхойгоос илүү тодорхой байдаг. Дэндүү тодорхой байдаг. Би энэ таслыг хийх болгонд яана бүр ингээд нэгээр л илүү юм байна гэдэг юм бэдгүй байсан гэх юм уу. Миний үед яг ингээд шийдэх гээд бодож исэн бүх асуудлууд нэг бол давуу тал нь хавь илүү, нэг бол сул тал нь хавь илүү. Яг тэгээд бичээд гаргаад ирэх юм бол бас шийдвэр гаргахад арай илүү амархан болдог юм байлээ. Тэгээд бас нэг юм хэлмээр байна. Яг ийм том шийдвэр гаргах гал хэцүү шийдрийн урд нэрсэн байгаа бол зөндөө олоонаас зөвлөгөө авч болно, дэнсэлж бичиж болно, судалгаа хийж болно. Зөндөө ол юм аргууд байгаа. Гэхдээ яг эцсийн дүнд нэг юм зүүн совин гэдэг зүйл амар сонсох хэрэгтэй. Бүх зүйлийн дотор ингээд зүүн совин чинь tiny voice-тэй нэг жижигхэн дуу хоолой ингээд хилж идэг баггүй.
тэрийг сонсож чадах юм бол ер нь тэр чинь айгүй зүг байд юм лээ. Зүүн совиндоо итгэхгүй, мэдрэмжэндээ итгэхгүй, за би ч мэдрэмжээрээ шийдвэр гаргах гэдэг ч юм уу те. Ингээд хүмүүст ингээд мэдрэмжээ айгүй ингээд туршлах гаддаг. Тэгэхгүй ингээд тэр зүүн совин гэдэг зүйлээ ч гэсэн давхар шийдвэр гаргалтанд оруулж байх хэрэгтэй юм шиг санагддаг. За тэг хитрхи олон хүнээс зөвлөгөө авахыг би жоохон буруу гэж боддог. Олон хүнээс зөвлөгөө аваад ингээд яриад ах тусам илүү эргэлзээд илүү яхаа мэдгүй илүү нэг өөрийнхөө дуу хоолойг сонсгоо болоод ирдэг. Цөөхөн идэ итгэдэг хүнээсээ зөвлөгөө аваад үлдсэн цагт нь яг өөрийнхөө зүүн совин илүү сонсорой. Тэгээ ерөн шийдвэр гаргалтан дээр эцсийн нүнд нь бид нар яагаад ингэ эргэлзээд байгаад байгаа юм те гэхээр ерөөс алтхаас амар айгаад байдаг. Миний хувьд бол одоо ингэ зарим шийдвэр дээр айгүй хайдаг. Яг яагаад би айгаад байгаа юм гэвэл яна алтчгүй дээ гэдэг айдсад байхгүй. Алтчгүй дээ би буруу шийдвэр гаргачихгүй дээ. Тэгээ ерөн яагаад ингэ алтхаас тэгж хайгаад байгаа гэж хаяа би өөрөө боддөө. Өөрөө хайдаг ч гэсэн хаяас тэгж боддог байхгүй. Алдаад үзэлтэй залуу байж тээ тэгээ алдаж үзэж яага болохгүй гэж ерөн яагаад заагаал ингэ алдаагүй төгс амьдрах хэвээр. Алдаад үзээл та тэгээ тэндээсээ сураад явъя л та. Зөв шийдвэр гаргавал алдахгүй гоё явна. Буруу шийдвэр гаргачих юм бол яах юм алдна л өст. Тэгээ алдаанаасаа бид нар суралцж болно шүү дээ. Алдлаа гэд амьдрал бас дуусчихж байгаа юм биш ээ гэж би бас өөртөө сануулдаг. За энэ өнөөдрийнхөө мэдлэгээр та бүхэндээ хэцүү шийдвэрийн өмнө тулгараад ирсэн байгаа бол хэрхэн яаж шийдэх вэ, даван тулах гэдэг дээр гоё хань болсон мэдлэгээр та бүхэнтэй уулзлаа. Тэгээ дараагийн бишрүүзлаа. Түр баяр та.